зүгээр ачаалал зохиомлоор ихтдэг ийм асуудлууд байдаг. Энэ асуудлуудаа бид нар бас хэрхэн шийдэх өрхийн эмчнэр одоо няраага үзэхийн тулд одоо өрхийн эмнэлгүүд дээр тоног төхөөрөмжийн бас хангалт ямар юм хийгдэх шаардлагатай байна. Мөн өрхийн эмчнэр мэрэгжил мэдлэгээ дээшлүүлэхийн тулд хэрхэн одоо удирдах байгууллагуудтайгаа холбогдож хамтарч ажиллах вэ гэсэн ийм асуудлуудыг бас ярилцаж шийдвэрлэх төвшөнд хүрлээ. Манай нийслэлийн өргөн амарчих газарт бол нярайн эмгэгийг эмчлэх тасаг 15 оны 8 сарын 1-ээс байгуулагдаад байгаа. За ингэснээр одоо энэ хугацаанд 15, 16, 17 оны эхний удирдлагад энд 3 жил хүрэхгүй 2 жил 3-4 сарын хугацаанд бол нийт 10,000 гаруй нярайд үйлчлэгээ үзүүлээд байгаа. Энэ 10,000 нярайд тусламж үзүүлнэ гэдэг бол энэ шинээр манай байгууллагт нэвтрүүлсэн ажил. Хэрвээ энэ эмгэг нярайг эмчлэх тасаг байгуулагдаагүй байсан бол энэ 10,000 нярай бол их хүүхдийн эрүүл мэндийн төвд очиж үзүүлж ачаалал их өндөр болох байсан юм. За энийг нэгдүгээр зохицуулсан. За хоёрдугаарт манайх бас ингээд өөрөөсөө 28-7 хоног хүртэлх шин төрсөн нярайгаа бид нэр ямар нэгэн эмгэг өөрчлөлттэй болвол хүлээж авахд тэр өрхийн эмнэлэг хяналтаа хийгээч. Өрхийн эмнэлэг хяналтаа хийчээд шаардлагатай хүмүүсээ манай нярайн хэсэг рүү явуулаач гэсэн ийм чиглэлээр ачаал 2 чиглэлээр ачааллын талаар ирсэн юм аа.